Эмээ бит хоёр онгоцны буудлаас тосч явах үйлчлэгийг аваад эмээг угаасаа ингээд удаан метро энэ төр сууж явж чадахгүй болохоор ингээд явж байгаа байхгүй юу. Тэрнээс иш надад онгоцны буудлаас тосч явах үйлчлэгийг хэрэггүй л да ганцаар явжсэн бол эмээд л авч өгч байгаа болохоор энэ машиных нь үнэрэнд нь эмээ яг бэлурч үхлээ. Ямар амар үнэртэй. За Миланд буусан сэтгэгдэл сэтгэл өндөр байна. одоохондоо гоё юм үзэж амжааг байна тий. Одоо буудлын руугаа явж байна. Маргааш эмээ бит хоёрт хийх маш их юм байгаа. Эмээ битэрийн хаан нэрсний хараа. Тантараа гэдэг шиг. Эмээ хаа явж ийна та? Мэдгүй хаа явж байгааг мэдхээ байж байгаа. Яс их аялдаг юм өөрөө. Харин баярын үеэр болохоор ийм их хүлээж байгаа юм шиг байна л да. Вау, нэс эмээ хойдын хараа хойшоо ингээд үргэлжлээд тийм ийм классаж байна. Хажиг хажуухан талд нь ийм ресторан гэх юм уу гадаах ресторанд ороод суудсан байна. Тэгээ гадаа амар гоё дулаахан байна. Тэгээ яг үлсэж өгөхийн даван дээр нэг ресторан олж авлаа. Тэгэл энэ гоё ай май тоглоо ямар гоё юм бэ. Аперол ууж үзэх чинь. Ямар юм бэ? Мохай байна уу? Зат. юмтай болохоор тэгж дээ тий. Энд нэг хүн ядраад байна гинэ. Дөнгөж өдөр эхэлж байгаа ч. Бит хоёрын нэг авирлаг музей энтер юм болоо гэж бодсон чи дотор нь зүгээр нөгөө вагон метро энтер нь явдаг байсан юм байна. Тийм газар юм байна. Метрогийн энийг чинь солонгост юу гэдэг. Хоошоогоо ингээ явахаар бит хоёрын хотел байгаа. Домнаас бол 3 буудлын зайтай байдаг. Тийм байна. Тэгээ бит бүр ядраа. За жоохон дэлгүүр хэсэг гэсэн чинь бүр ядраад тэгээд одоо гадаа суугаад буудлын руу очиж байгаа амрыг гэж бодож байна. Тэгээ маргааш бит хоёр бас нэлийн удаан өдрийг гадаа өнгөрүүлэн удаан аялал хүлээж байгаа. Тийм учраас өнөөдөртөө жоохон амраад авсан дээрх гэж бодож байна. Яагаад гэвэл өчигдөр бид Брюссел одоо юугаар хаана очлоо? Бэлгээр нилээн их явсан бид хоёр. Зөндөө явсан. Амар их явсан биш үү? Оройн 9 цаг хүртэл явсан. Тэгээд бид хоёр чи өглөө нь Düsseldorf-оос бараг хэд гэж гарлаа? 6 гэж гарсан. Тэгэл өдрийн биш оройн 9 цаг хүртэл. Дэлгүүр хайгаа явж ийн энэ зал дээр. Дэлгүүр олдохгүй яа. Ямар сони. Болцсон шүү. Хүмүүс амар сонь харал энэ. Гэтэ энэ хүмүүс ямар намайг хэд таних юм биш те. Угаасаа энэ насандаа наваа ирж харахгүй за. Нэг ийм газар боллоо. Дөрт нэг амны зугаа болчихоор юм хэрэгтэй. Оройн унтахаас өмнө нэг идэж мэдчих хэрч юм уу те. Юу ах вэ? Нэг ийм трам яваад идэг юм бэ. Тэр хүмүүс энэ хөөс энэ тэтгэний хөрхөн. Өглөөний 7 цаг 9 минут болж байна. Эмээ бит хоёр Швейцар болон Италийн дундуур явдаг. Одоо байгалийн үзэсгэлэн хаардаг, уул ус хаардаг. Одоо Альпийн нурууны дундуур явна гэсэн үг байхгүй юу? Тийм вагонд суухаар явах чинь. Тэгээд энийг болохоор би Get Your Guide гэдэг тэр аппликейшнээс авсан. Би бол ингээд зөв гайдгүйгээр Италид ирээд өөрөөсөө вагон зоо явчих гэж бодсон чинь энэ хүмүүс нь одоо энэ гайд хийдэг хүмүүс нь ч юм уу энэ компани нь өөрөөсөө жил мөлийн өмнөөс эхлээд вагоныхын тикетийг нь авсан байдаг юм байна. Энэ имерхүү хүмүүсээр дамжуулж явахгүй л болтгүй юм байна. Юмсан уу.
Тийм би угаасаа жилийн өмнө яаж бодгов те цаг тавьчихсан учраас энэ газараар ингээд дамжуулаа явж байгаа. Зугаад би тэгэхэд амар олон хүмүүсийн автобусын дотор. Тэгээ бид нар эхлээд Италийн Тирано гэдэг хот руу явна. Тиранод очиод жоохон алхаж хотыг нь үзэж байгаа. Нэг 10 маруу 11 гээд вагонд суух юм байна лээ. Яа, өнөөдөр бит хоёртай хамт гой вагоноор явцгаая. Имээ зүгээр Альпийн руу Альпийг л үзүүлэх гэж явж байгаа юм л да. Би Альпийн юун дээр зөндөө очиж исэн. Гэтэ ингээд амар гоё вагоноор л явж үзээгүй зүгээр яг машинаар очиод ингээд буцаа явж исэн байхгүй юу? Имээ бэлэн үү? Бэлэн. За. Ер нь гол нь нь шүү дээ тий. Альпийн нуур гэдэг чинь одоо тийм амар их цастай байгаа тий нэгдүгээр. Тэгээ хоёрдугаар тий чинь ер нь хүүтэн байгаа даа юу. Тэгсэн чинь би болохоор ингэ ганцхан яг тэгснээ юу бүхтэй заяа. Тэвч. Ганц зөвхөн холбогдолтой юм энэ. Cosimo. Welcome on board. Now I will explain more or less how will be the program for today. Information about the place we are going to visit, the border with Switzerland, the Valley of Italy. Ингээр нь уул ус харахаар ингээд амар баярлаа явчихдаг та. Тэр нь ирээдүйд хотод амьдрах хүн бол ерөөсөө биш ээ. Яа. Өдөр явал яа нэг малчин залуутай суулгаад л. Өглөөний цай уулгах гад бид эдийг буулгасан байна. Юу идмээр нэмэ? Thank you. Бидэд ч одоо ерөөсө 30 минут энд байрлаж юм идэн гинэ. Биднэрт нэрийн функ өгсөн геймч хөвчтэй. Вагонда суухаар гайдынхаа хэлж байгаа юмыг сонсоо явах юм байна л да. Имээ би ямар утгатай явж байгаа лээ? Уулын застай хүмүүстэй тайх газар очичоод дэркотой. Мэни өвхтэй. Жинсэн куртгтэй. Ийм солиотой хүн байна дээ. Ийм солиотой. Гэхдээ яг хөө 45 градус хүүтэрдэг газар чи тэгээд Чингисийн Монгол ч даарахгүй шүү дээ. Ингээ атсаа гэж ийм цастай мастай уулаар явна гэж мэдчихсэн хүн нөхгүй юу? Уг нь бол дэлсэн мөртлөө ингээл дэрхгүй зүгээр дээ байна л да. Тэгээ нөгөө бүр зузаан самцаач өмсөөгүй шүү. Бас нэгэн замц өмсөн мэт. Застай газар явна гэд цагаан шүүп авцсан байгаа юм бас. Гэтэ над шиг хүүхнүүд зөндөл нь шүү дээ юм ээ тий. Гуяа гэж зулаад мэдгүй ингээ нэг олон хувцас авчираагүй болохоор ш тэр юм уу ингээ би ер нь өглөө нойрмог ахтаа ингээд хагас унтаа байд юм шиг байгаамаа. Өчтөр айлт хонохтой бас нөгөө нүүр угаах чи орхио явцсан. Тэгээ өчтөр би ямар савнгаар нүүрээ угаасан гэж бодож байна та нар. Гарын савнгаар нүүрээ угаасан гэж боддоо. Second things for which is Италина гэдэг Италийн мөн Швейцарын хил дээр байдаг тийм хотод ирсэн байгаа. Явж байгаа хгүй. Гэхдээ автобуснаар явж байна лээ. Энийг өөр болохгүй юм байна. Сая өөрөө гуглдэж үзлээ. Тэг ингээ уулын налуу юм олон шонгууд тавьсан байдаг юм байна. Италина гэдэг хот нь өөрөө улаан дарсаар алдартай тийм хот юм байна л та. Хамгийн гоё юм нь болохоор тэр ингээд энэ уулан дээр ингээ налуу байрлуулсан амар олон юм шонгууд байгаа хгүй юу. Тэд нар болохоор ус үзмээ тогтоодог тийм шонгууд ингээд ягаад уулын налуу ингэж тавьдаг вэ гэсэн чинь ингээ агаар солилцоо сайтай байдаг. Тэгээ дээрэс нь бүх юмыг аргаар хийдэг учраас эдхийн дараас маш алдартай байдаг гинэ. Тэгээ одоо энэ дээр харагдах нь үгүй юу би. Автобусаар яваад бол цонхоор сайн харагдахгүй байна. Тэгээ ер нь Швейцар чинь Италиг бодвол юмнууд нь бүр амар үнэтэй. Хараас ингээ одоо энэ хот руу хүмүүс орж ирж ингээ хүнс мүсээ цуглуулж чадчих буцаа Швейцар руу явдаг гинэ. Харагдчихлаа л та нар харж байгаа бол тэгээ бүх зүйлсээ өөрөөсөө ингээ гараар хийдэг гэж шүү. Имээтэй хамт ингээ Альпийн нурууны дундуур ингээ явж ингэж төсөөлсөн ч гоо зүүдэлсэн ч гоо. Тийм ээ. Эмээгээ дагуулгаа лөө. Тийм.
Би бас ингээ ер нь боддог лээсэн л та. Өөрөө нөгөө альпинороор явж үзчихэд иш имийг ингээ ирээлүүд ингээ гоё юм үзүүлэл ямар гоё халаа гэдэг ингээ боддог гэсэн. Тэгэл хүн бодож санаж явахад тэгэл бүтдэг юм байна. Тэг гол нь хичээх хэрэгтэй. Хичээх хэрэгтэй, юм сурах хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй. Тийм ээ. Тэ устдаа хөглөн мөрч байж зүгээр сууж байгаа юм бол гэж байна. Өөртөө бас нам дургацгаа туга гаргаад явах нь шүү дээ. За одоо бид нар одоо Тирано хотод ирсэн байна. 11 цаг 20 минутанд яг энд ирээд бүгдээрээ уулзаад вагондоос явах юм байна. Эмээ бид одоо ийш 0 ороод энэгээр жоохон алхаж жагаад тэгээд энд буцаад ирээ те эмээ. Хөө газар байна. Ийшээ ийшээ нэлээд засвартай байгаа учраас айгүй чимээтэй байгаа юм байна. Гүрээс юм авч байна. Бай. Бид хоёр хөрөгчний наал цуглуулж явж байна. За эмээг ингээ хоол идэхгүй гэхээр идэхгүй гэдэг сонин хүн байна. Би болохоор өлсөөл яваадах. Ишигээ орж халуун юм уух уу юм ээ? Скол тийшээгээ дэлгүүр гисэн ч асуу. Ганц ойрхон ресторан юм уу аашаа? Юунасаа тий? Та халуун цай уух уу юм ээ? Халуун цай дууч. За. Юу гайгүй үнтэй юм байна. Чи хоол идэх. Margarita pizza please. Хөөрхөн газар энэ тий? Гэт хөөрх юм гэж хараадах шиг байна. Имийг харахаар л хүмүүс инээд нүрэл. Амир өхөөрдөж инээгээд ах шиг байгаа маа. Нөөрний баясгалантай хөө гэж. Та энэ чихэр авах юм уу юм ээ? Хамаал кармалаад ийштэй. Имийн чихэр кармалаад яваадах энэ сахараад яах ч. Идэх шүү дээ. Эмээ уухта араас нь идчихэв. Цай сайхан байна. Хоёрын хилээд байгаа вагон болохоор энэ Bernina Express гэдэг энэ аа. Энэ хараа VIP-ний энэ ахгүй юу? Ингэж харагддаг. Гоё ягаад баг ингээ дээгүүрээ шилтээ. Вагон ирж байна. Хүлээж болгоомжтой л гэдэг. Хүмүүс ингэ дайраад идэж шүү магаар. Суухын хооронд. За болгоомжтой суугаад ороорой. За. You have to sit one near the other. There is a Эндээс 2 цаг 50 минутын турш Сан Мориц руу ингээд вагоноор яваад тэгээ Милан руу яаж буцахыг автобуснаас буцаа явах юм байна. Би ийм том пицца гэж мдээгүй тэгээ хоёрыг авцсан. За эмээ нэг нь идэрээ. Ladies and gentlemen, our train is now running. Швейцарт ирсэн байна. Тэгээ Брузиогоос эхлээд Швейцар юм байна. esos quiere decir que tenemos una mentalidad muy This lake is going to watch the lake because when you have Гоё юм аа. Энэ өстө амьдралдаа нэг удаа заавал ингэж явж үзэх хэрэгтэй юм байна тийм ээ. Гоё байгаа зү. Тэр араа цас вэ. За ямар шиг газар юм бэ? Гоё газар байна.
жоохон застай юм бэ. Альпийн нурууны дундуур ингээд вагоноор явж байгаа гэсэн үг. Эндээс 2200 метрийн өндөрлөгт гарна гэж байгаа байхгүй вагонтойгоо. Ямар өндөр юм. Сая 400 метрээс эхэлсэн. 400-аас одоо 200. Утсаар ингээ бичлэг хийхээр ерөөсөө нэг сайн гоё харагддаггүй юм байна. Гэтэ амар гоё байна. Одоо яг ингээл гадагшаага харуул. Амар гоё харагддаг юм бэ. Манай юм ингээд хараад цонхоор бас явж байгаа. Nice. Of the glacier of the mountain, and this stone made the water like a. Ингээ гутлаа тайлцсан ингээ паранд нь хөлөө дулаацуулаад сууж гинөө. Сан Мориц буутчихсан. Энд ингээ буугаад хүмүүсийг харсан чи бүгд цасны өмдтэй. Начиг торкотой хүн алга. Энэ Санкт Морицд бол ерөөсөө айгүй баян хүмүүс ингэж амьдардаг. Тэгэд баячууд ер нь бол чөлөө цаг заваа ингэж энд өнгөрөх гэж ирдэг. Одоо энэ машиныг л хар. Машины ингээд ийм үзэгслэн байдаг гэх юм уу? Тэгээ баячууд өөрсдийнхөө машин трийг ингэж гайхуулж за тий ер нь тийм байдаг. Яа, сүйх хэрэгтэй хүн явж байна. Сүйх хэрэгтэй цоохоо юм бэ? Дурга авахулчаад тэгээд нэг газар орж сууя да. Дулаан газар орж ирээд би матчагаа аваад эмээ болохоор хар цайгаа аваад ямар чихэрлэг юм бэ? Миланогоо буцаавлаа. Санкт Морицын талаар сонирхолтой зүйлс ярьж өгье заяад. Санкт Мориц нь болохоор old money буюу эсвэл new money гэдэг ингээд тийм хоёулангийн татдаг тийм одоо хоёулангийн баян хүмүүсийн татдаг газар юм. Европын хаад язгууртнууд, банк хөрөнгө оруулалтын магнатууд, газар тоос уул уурхайн баячууд, тийм үү алдартнууд ирж энд амардаг тийм газар байна. 10-аас 50 саяын уулын харшинда байдаг. Тэгээ хувийн тоогооч хамгаалалтай, хеликоптертэй тэрийгээрээ ирж очдог. Тэгээ тэр хүмүүс ер нь яг яаж зугаацдаг вэ гэсэн чинь VIP цанын клубуд байдаг. Frozen Lake дээр болохоор ингээд морин уралдаан хийдэг. Тэгээ private party тэгээд тиймэрхүү зүйлс хийж цагийн өнгөрөөдөг гинэ. Тэгээд өнөөдөр хэлэл эсвэл урлагийн дуудлага худалдаа тийм юмд оролцдог. Тэгээд энд баячууд нь яа дуртай вэ гэсэн чинь айгу нууцлалтай, аюулгүй, тэгээд дээрээс нь чимээгүй, тайван тэгээ өөртөөгөө одоо ижил статустай тийм хүмүүстэй танилцаж холбоо тогтоодог газар. Дээрээс нь бизнес амралтаа хамтд нь хийчдэг гэсэн. Ингээ 1-7 хоногийн зардлыг хэлж өгье л доо. За бүр ингээ тансаг төвшний тийм баячуудын стандартад нийцсэн 7 хоногийн мөнгө болвол төгрөгөөр болвол 135-аас 380 сая төгрөг гэдэг нэг 7 хоногт шүү дээ. Чинээлэг гэхдээ тийм амар баян, супер баян биш тийм хүмүүс болохоор 7 хоногт 19-өөс 30 сая төгрөг зарцуулдаг гэж байна. Боломжийн хүмүүс болохоор 7-оос 11 сая төгрөг зарцуулдаг юм байна. Тийм би эндээс ингээ хотел мотел хайгаад
За нэг хончул яадаг юм болмол гэдгсэн чинь хотелууд нь ерөөхдөө 400 евроноос эхэлж исэн. Хоногийн 400 евроноос. За нэг юм байна. Одоо би тэд Милан руу буцаад автобусанд суугаа явж байгаа байхгүй юу? Тэгээд эндээс хэрэг явах юм мэдэхгүй байна. Дорож 2 цаг автобусаар буцаа явах гэж би бодож байна. Сэтгэл санаа ямар вэ? Сэтгэл санаа өндөр байна. Одоо буцаад явж байна. Та ерөн хотын хүн үү? Ийм гоё байгалийн хүн. Би юу? Би хотын хүн шүү дээ. Гэхдээ бол манай Монголд байгаль их байдаг. Та ингээд хотыг илүүд үзэж гинөө, байгальтай газрыг илүүд үзэж гинөө. Байгальтай газар